За тэр яг юу яцхан төрс өдөр сая бутаа авлаа шүү дээ гэж. Тэр төрс өдөр чи яг ингээд бичлэг хийх өмнө газ нэг юм санаалахад энэ хажууд нөгөө засвар гэдэг болохоор нэг үдчих юм шиг дрилний чимээ ингээд нэг амар сонсогчиж магадгүй байна. Тэгээ би нэг эдитлэгтэй ядаж нэг background noise эдрийн чадхаар ингээд нэг дарахыг хичээнэ. Тэгээд өнөөдөр ингээд бичлэг болохоор би нөгөө хэсэгдээ юмрхөө бичлэг хийж амжихааргүй болж байгаа шүү гэн 12 сарын их хүртэл муу яадаг ч юмаа тэгэл одоо энэ нэг жижигхэн талбай малбаа ингээл дуусаад шинэ газар мазар шинэ бүхний эхлэл ингээ болох ч байгаа болохоор угаасаа нэг буужгандаг мэдж байгаа тий тиймээс яг буужгнаад ингээ завгүй болохын өмнө ядаж нэг хэд хэдэн зүйлийг хуваалцъя гэж бодсон. Нэгт ингээд нэг би fuck 19 онд амьдраад байсан байлээ. Сайхныг болтол тий өөрийгөө одоо л ингээ 21-тэй гэж бодож исэн амар ич хүч мөчтэй тий. Тэгээс явахтай тэгээд 19 онд би нэг амар татны нэг найзтайгаа бүр нэг бут авч исэн юм аа. Тийм баг тэр үуч баг унтаагүйгээр штэ тий шууд өглөө ажил дээр ийж мөрөөд тийм амар ич хүчтэй байжсэн уу яагаад байхгүй. Сая болохоор ингээ нэг хөвгөө дээр бут авлаа л да. Тэгээд өглөө энэ зүгээр шууд амьдрал амар утгагүй санагдсан шүү дээ. Яа, за тэр ч яах вэ? Ер нь өнөөдөр ингээд нэг ярих кейс нь болохоор би яг төрсөд рүү ер нь бол дургүй байсан өөрхөн төрсөдөртөө. Ер нь ямар ацааж бистаа энд яг төрсөн юм байл гэж боддог байсан аахгүй ингээд нэг аса бүх юм амар утгагүй санагдал тий. Ер нь лалрын л байсан л да. Тэгээ саяхан би яг энэ жилийн төрсөн өдрөөрөө нэг зүйл анзаарсан. Би төрсөн өдөр болгоноороо ер нь айл болох нэг бол ганцаараа байдаг, нэг бол батны ганцхан хүнтэйгээс ингээд байждаг байсан аахгүй юу. Тэгээд ер нь төрсөн өдрөөч fuck яагаад ч мэдгүй зяддаг байсан. Ингээд төрсөн өдөр болохоолгоо нэг мэдрэл юм болдог байсан аахгүй юу. Өнгөрсөн жилийн би төрсөн өдрөөрөө осолд орсон шүү дээ. Осолдороо хаврын цоорч муураад тэгээ мөрөө ингээд нэг түүхэн ингэж юу болгож болоо бүр амар. Тэгээ ер нь төрсөн өдрөө зэддэг. Гэтэ амтил энэ жилийн төрсөн өдөр болтол шүү. Энэ жилийн төрсөн өдөр ингээд өглөөнөөс хол нэг юм kinda жоохон сонирн мөдтэй байсан юм аа. Ингээд сонж байгаа гой заяа. Бихтэй нэг тэр төрсөн өдрөөр юм гой мөдтэй байнгут надаа нэг тухгүй санагдаж шүү дээ. Яг бол би нэг тийм experience хийж байгааг юм чам. Гэтэ энэ жил арай өөр байсан. Энэ жил би юуг анзаарсан байвал надад гэхдээ actually хайрладаг амар гоё гэр бүл байсан юм шүү дээ. Тэгээд надад ингээ манай компани жижигхэн компани таахгүй. Гэхдээ ядч л ингээ нэг би агүй гоё хамт олныг бүрдүүлж чадсан юм байна. Тэр бүхэндээ ингээ үнэхээр талархаж байгаа. Нададаас амар гоё найзууд байсан юм байна. Энэ болгоны би гэхдээ fucking соно. Яг хүн ингээд нэг юм хоёр үед ингээд өөрт байсан гоё юмнуудаа ингээд анзаард юм байлаа. Нэг нь бол тэр гоё ингээд нэг бүтээсэн гоё зүйл чинь чамаас явахаас нас чи анзаардгүй. Чамд ийм ингээд нэг гоё assets, чамд ийм гоё ингээд нэг хүмүүс байсныг чи явахаас нааш анзаардгүй л. Нөгөөх нь өмнөр нь л анзаарчихгүй юу. Тэгээ ямар ч лсэн бүх найзуудаа, гэрийнхэндээ, ажлын хамт олондоо, бизнес партнеруудаа бүгдэнд ингээд баярлаа. Тэгээд яалтчгүй би нэг төрсөн өдрөө үзээ яддаг гэсэн шалтгаанаас ойлгосон нэг энэ амьдрал ямар хацаах гэж ирсэн гэдэг мэдгүй байсан болохоор би төрсөн өдрөө үзээдэг юм байсан байна шүү дээ. Одоо би төрсөн өдөртөө дуртай болсон. Яад бол би ямар хацаа хийхээ мэддэг болцсон байхгүй юу. Тийм ээ. Тэгээд өнөөдөр ингээд нэг төрсөн өдөртэй холбоотой энэ бичлэгээр би таатай юу хуваалцах гэсэн байвал одоо би ингээд нас ч ингээд нэг тийнейж байхаа боллоо. Би ч одоо young adult гэдэг насан дээр хурж ирлээ. 27 нас. 27 насны баталгаагаа авсан. Гэтэ нэг оны сүүл төрчгөр амар тийнэ гэж fucking ингээд одоо ингээд 12 сар гараад шинэ гарна штэ. Төв би одоо 28 таа болохгүй шах. За тийм мэдгүй. Ямар ч лсэн ингээд нэг их гоё өнгөрлөө. Тэгээд би энэ хугацаанд ер нь амьдралын хид хид ингээд амар том хичээлийг ойлгоцсон байна гэдэг би анзаарлаа.
Тэгээ тэрийг ингээд нөгөө хуваацгаар шийдсэн. Хамгийн ихний хичээл. Бид нар яг яах гэж энэ амьдралд төрсэн бэ? Энэ амьдралын утга учир гэж яг ямар новшны байсан бэ? Бид нар юу нь яг хий юм бэ, тэ? Энэ асуулт нь би ингээд өөрийн гэсэн ингээд баримжаатай болсон. Номер 1. Миний хувьд би багтаа ингэж боддоос Пста яах ч энэ улсад төрөө тэш. Энэ Норвег ч юм Нидерланд төрсэн байсан бол гоё байхсан болоо гэдэг ч юм. Яах ч fucking цаг үе төрвээ. Эсвэл яах ч энэ гэрүүл төрвөө гэдэг ч юм ингээл нэг юм жоохон dark ингээ бодлоод ингээ байдаг байлаа л да. Одоо болохоор би яах гэж энэ цаг үед энэ гэрүүл энэ найзуудтай энэ хамт олонтой энэ хахир цаг ууртай гоё үедээ гоё ингээ нэг амьдрал төрсөн утга учиртай байсан байна. Утга учир нь юу вэ гэвэл шүү дээ. Энэ болгон намайг илүү ингээд одоо далаацтай ингээд нэг амьдралыг харахад туссан байгаа байхгүй. Далаацтай амьдралыг харахад би энэгээр юу гэж хэлэх гээд байгаа вэ? Бидний тэр зовлон гэж ойлгодог зүйл чинь бүгд тусдаа сабжектив асуудлаа. Энийг юу гэж ойлгох вэ шүү дээ, тэ? Чам тулгарч байгаа зовлон, надад тулгарч байгаа зовлон хоёулаа өөр. Энийг жингийн тухай дээр тавих боломжгүй гэдгийг хэлж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нэгт хоёрдугаар нь болохоор хүн болгон өөрсдийн гэсэн онцгой ингээд нэг челленжтэй байдаг, онцгой зовлонтой байдаг. Магадгүй онцгой одоо нэг биеийн асуудлууд гэж байдаг шүү дээ. Зарим нэгнийхний нуруу нүдтэй, зарим нэгнийхний хотоод нүдтэй ч юм уу, тэ? School even wars нэг health челленжтэй байдаг. Энэ болгон хүн болгонд нь онцгой өгсөн байна. Яагаад бид нар ингээд одоо хүнд ингээд челленж, хүнд ингээд асуудлууд ямар нэгэн зүйлийг ингээд тулдаг байл бидрийг илүү том болох гэж, бидрийг илүү ухаалаг болох гэж л ингээд нөө яасан юм. Одоо шилбэл бодоод үзье. Жим дээр бид нар өөрсдөө ингээд нэг алтлаа бэлтгэл хийдэг, те. Бүр татгаж батгахтаа те маргааш ингээд гарч үргэж чадахгүй. Гэхдээ энэ болчингуудаа бид нар ингээд нэг задлаад алж ийна да. Одоо нэг юм шархтаа болгож байгаа байхгүй юу? Шархан идэгсний дараа бидний болчин илүү чадaltaй болдог, те. Бид нар ер нь өдрийн төгсгөл гэхэд юу юм бэ? Хүн хөтлөө бид нар ингээд нэг өөртөө хөгжүүлж амьдрах юм байна. Хүн хөтлөө. Гэтэ энүүгээр би ингээд нэг Дэвид Гоггинс эдэршин ингээл stay motherfuckers өглөөрт ингээд 6-аас босс ингээд чи ингэх хэвээр тексттэй гэсэн зүйлээ огт хэлээгүй шүү. Миний хэлэх гэж ойлгох гэдэг зүйл нь болохоор чамд өндөр тулгарч байгаа асуудал яг чиний хувьд бол онцгой шүү. Энэ асуудлыг хайрлах хэрэгтэй. Энэ асуудлаа муу гэж ингээд тэрвэрх хэрэгтэй одоо аахгүй. Энэ болохоор ингээд нэг би энэ IT-г нишегээ философч Амор Фати гэдэг теориноос ингээд ойлгож ирсэн. Би нэг өмнө бас ингэ ярьж ирсэн. Хувь тавилангаа хайрлая. Бид нар хувь тавилангаа л хайрлах хэрэгтэй. Бидний өнөөдөр ингэ тулгарч байгаа юмнууд одоо магадгүй бидний ингэ нэг амьдрал ингэ нэг biz та нэг traumatize болгож ирсэн ингэ хүмүүсийг хүртэл бид нар ингэ хайрлах хэрэгтэй байхгүй. Гэхдээ энүүгээр ингэ нэг юу гэх хүүе би чам ингэ хайрлаж болохоор чи намайг дахиж миний үг зөвлөө өшгөлөж гэж хэлээгүй шүү. Зөв энэ болгоны хайрлаа гэдэг нь шүү дээ. Чи тэндээс ухаан ойлгож авч байгаа гэдэг утгаараа л хайрлах хэрэгтэй. За магадгүй ингээд өнөөдөр ингээд амар ингээд нэг хүн челленжтэй ингээд тулгарч байгаа хүмүүст одоо шилбэл чи энийг хайрлахэр утгахгүй да салаач өгнө штэ тий. Магадгүй ингээд юу гэх чи найз чи амар хүнд асуудалд ингээд байлаа эсвэл магадгүй чиний аав ээж чи магадгүй чиний ингээд нэг эхнэр чи нөхөр чи whatever магадгүй хүүхд чи амар хүнд асуудалтай байлаа. Тэгээ өөдөөс нь тэгэл хүүе бүх зүйл ингээд болно гэж хэлэх шиг мэдрэл муутай байхгүйг нь ойлгож л байна л да. Гэтэ зүгээр just know it буюу тэр хүн өөрийн гэсэн онцгой асуудалтай нүүр тулж байгаа гэдгийг л зүгээр ойлгох хэрэгтэй. Чи ч гэсэн өөрийн гэсэн. Чиний зүгээс зүгээр яаж ингэ ухаалаг ингэ нөө спорт өгч чадахгүй те. Хүнд ингэ яаж ингэ нөө магадгүй ингэ чиглэл өгөх. Магадгүй чи тэр хүнд чадхаараа яаж ингэ туслах гэдгийг л ухаалаг анзаарах хэрэгтэй. Тэгж чадхад нэг ингэ кондишн байдаг нь чи өөрөө тэгж чадж байгаа тохиолдолд чи бас бусдад бас тэгж чаддээ шүү. Чи өөртөө амар ингээд нэг гой ханддаг зав. Чи өөртөө амар тухтай байлгадаг. Чи өөртөө ингээд юу гэх чиний ингээд энерги чи ингээд сорж байгаа зүйлийг чи таслаад баундари тавьж чаддаг байхад чи бусдаас яг тэгж чаддсан юм аа. Тиймээс ингээд энэ нэг юм сонин ингээд нэг одоо relationship байгаад байгаа. Internal world буюу дотоод ертөнц, external world буюу гадаад ертөнц хоёрын одоо балансыг олно гэдэг нь амар чухал байгаа байхгүй юу? Internal world-ийн баланс нь юу вэ гэвэл чи тэр self awareness буюу чи яаж мэдэрч байгаа амар сайн анзаарах нь internal world.
Би энэ хүнтэй хамт байгаад тухтай байна уу? Би энэ хүнтэй байхад миний энерги ингээд нэг алдагдж байна уу? External world боёо. Би одоо тэгвэл яаж одоо нэг дотроос үйлдэл хийх, би одоо яаж үйлдэл хийх, би одоо яаж ингээд нэг шууд харилцах юм. Айгүй олон хүмүүс ингээд нэг аавж динамикийг надаас асуудаг л да. Ингээд би одоо мэдэхгүй шүү дээ, би ч одоо гэр бүлийн сэтгэлзүйч хүн биш л дээ. Гэхдээ нөгөө талаас шүү дээ те. Миний харин хуваалцах чадах зүйл нь болохоор чиний тэр дотооддоо өөртөө ярьж байгаа байдал чинь чиний бүгднгийн чи ингээд нэг юу гэх харах үнцгий чи өөрчилдөг. Чи одоо аавч амар хэцүү юм байла, мадуу ээж амар хэцүү байла, whatsoever мадуу найзууд чинь мэдэхгүй байна заа. Гадаадантаас нэг гадаад төрц дээр амар нэг бүрхэг байгаад байна да. Хэрэг юм бүрхэг ингээд нэг ямар ч ингээд шийдлгүй болцсон тохиолдолд чи зүгээр дотооддоо анзаарч байгаа байхгүй. За би юу гэж мэдэрч байгаа. Би юу нэг хайчмаар байна. Ер нь би яг юуны төлөө яваад байгаа гэдэг зүгээр асуух. Юм болгон ч асуухаас л эхэлнэ шүү дээ. Тэ анзаарсан бол би ерөөсөө ингэх хэвээр тэгэх хэвээр гэдэг юмнуудыг ер нь ярьдаггүй шүү дээ. Харин би зүгээр таатай хуваалцах үстэг нь өөрөөсөө асууж сурж байгаарэ л гэдэг би хуваалцмаар байгаа байхгүй. Би энэ сургууль сурахад тухтай байна уу? Би аавчтай одоо яаж харьцуул би тэдний харилцаа айтайхан байх вэ? Би яаж ингээд нэг энэ компанид илүү ухаалаг ажиллаад ингээд нэг дараа чиг нөхцөлөд бодох вэ гэдгийг өөрөөсөө дотроос асуу. Битгий ингэж юу гэх одоо гадагшаа реакцэл энэ ингээд юу гэх намаа ингэж холигдсон болохоор одоо би ийм хэцүү мэдэрч байна. No. Наатах ярихын эхлээд өөртөө яар. Яг ч тэгвэл анханасаа тийм мэдрэл мотив нэг амьдралаа оруулсан гэж өөрөөсөө асууж байгаа. Өөртөө honest ачихсан. Өөртөө honest байхын хажуугаар өөртөө бас зөөлхөн байх юм хизээж мартаж болохгүй. Чи эцэст ингээд нэг тэ өдрийн төсөл гээд чи гэрлүүг ороод чи өөртөө л байж тэ. Тиймээс ингээд нэг чантайхан тэнч явахгүй, чантайхан тэнч явахгүй. Чантайхан чинь ертөнцөөс хин ч ингээд ирээгүй. Чи зөвхөн энэ ертөнцид өөрөө ирсэн. Чи бас өөрөө буцсан гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэхийн тул би өөртөө хитрхи хатаа ондоод байна гэдгээ бас нэг анзаарчих хэрэгтэй. Магадгүй би бас өөртөө хитрхи ингээд зөөлөө андаад өөрийгөө нэг юм жоохон нэлцахаар болоод байдэн штэ. Тэгээд ээ нүг гэдэг ч юм уу те. Чи өөрийгөө ингээд нэг урагшаа яаж явуулмаар ингээд зүгээр асуухаас эхэлж байгаамаа. Тэр дараагийн үйлдэл байна уу? Тэр дараагийн тэр нэг wisdom мэдэр бол хамаагүй штэ зүгээр асууна гэдэг чинь гол одоо нэг чухал кейс болж байгаамаа. Эхний хичээл маань болохоор би өөрөөсөө асууж сурсан. Хоёрдугаар хичээл 50 жавс сурсан. За энэ аяач хол. Уусаа нэг багахан би энэ өхөл гэдэг сэдв бол яг миний хувьд бол багахан л угаасаа ойрхон л гэдэг сэдв лээсэн л та. Тэгээд басижаал хөвгчдөг гэсэн та. Гэрийнхнаас, хамаатнуудаас, найзуудаас тэгээд басижаал. Тэгээд ер нь багтаа би ингээд нэг бол амар ингээд нэг клинги буу ингээд зурдхан байсан. Надаас бити олдооч гэл. Би чи төлөө өөрөө золиослаа. Нэг бол би ингээд нэг дараа нь хэсэг бас ингээд хит хөндий гэж үтсэн. Би хинтэй ч ортохгүй. Яг л би өвтгөө сайгаад цэцлэхгүй. Одоо би яаж сурсан байвал хүмүүсийг 50 жуус сурсан. Окей, миний амьдралаас ямар байна? I'm cool дөө. Баярлалаа миний амьдрал ирсэнд. Энүүгээр би яг нэг зүйл анзаарсан. Би хүмүүсийг 50 жуус сурсан болохоор ирж байгаа хүмүүсийг бас ингээд угтаж авч сурсан. Бодоод үзэл та би өөрийгөө яаж эмчилж чадхаа мэдх юм чаа. Яагаад ингэж нэг шинээр харилцах гэхээс айх юм бэ? Тийм үстэй. Харин ч ингэж миний амьдрал ирж байгаа бүх ингэж хүмүүс тодорхой хэмжээс хоолоод би тодорхой хэмжээс сурах гэж л хэлсэн байгаа байхгүй. Хүмүүс амьдрал дээр мөр окей давай амьдралаас мөр окей давай. Гэхдээ өдрийн төгсгөлөд миний хамгийн анхны сурсан хичээл буюу өөрийгөө анзаарах гэж яддаг штэ. Энийг бас дахиж хизээч алдахгүй л байхгүй юу? Миний амьдралд магадгүй хэцүүдтэй хүн байлаа гэж бодъё л доо. Өөрийгөө анзаарна. За би хил хязгаараа тавьё. Энэ хил хязгаараа тавьж байгаа нь тэр хүний шийтгэж байгаа нь биш шүү. Би зөв харилцааг эрүүл авч явахын төлөө би зөв хил хязгаараа тавьж байгаа шүү. Гэт утгаар би одоо нэг юм сургамж гэх юм уу нэг тэмхэнтэй болж байгаа. За. Миний амьдралын 3 дахь том хичээл. Always fucking шинзүү сурна. Банк.
Тэгэд шин зүйл сурна гэдэг чинь өөр аим одоо нэг юм гоё ингээд нэг асуулт гарч ирж байгаа. Хизээ чиний амьдралд хэрэгцээгүй зүйлийг чи хизээ сурдаггүй байхгүй юу? Магадгүй зарим хүмүүс ингээд нэг орж иж магадгүй те. Би ингээд нэг өөрийнхөө сурахыг хүсээгүй мэрэгчлэр би ингээд нэг ингээд сурж штэ. Энэ надад хэрэггүй ч гэсэн би сурж юм гэдэг ч юм. Би шахалтаар сурж юм. Би хүмүүсийн энүүнгээр сурж ингээд сурж юм. No. Чиний дургу байгаа тэр мэрэгчэр хүртэл чам тодорхой хэмжээний ингээд хичээлийг зааж байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Магадгүй ингээд нэг чамд амар хүнд ингээд нэг асуудлаас чинийг сурах шаардлага гарч ирнэ тэ. Би энэ ингээд нэг асуудлыг хүсээгүй штэ. Тиймээс энэ ингээд миний амьдрал сурах шаардлагагүй гэж штэ гэж хэлж болно. Наад болж байгаа бүх үйл явдал чинь чиний сурах ёстой ч шүү. Би нэг жишээ ярихад 16 онд их сургуульд нэг 6 сар сурч ирсэн. Тэгээд Японоч тухайн үедээ сонирхолгүй ч хэлээ дөө. Гэхдээ би ихтэй Японы ангид амар сонио орсон ш нь. Би бол батлаа болохоор гэж бодсон аахгүй. Би ч цэргэн болох амар сонирхолтой байсан. Өөрөө ч ингээд спорттай амар сайн, угаасаа ч нэг юм амбицтай, характертай хичээлхөө. Тэгээ ингээд байж ч нэг ээштэй унаа шаацсан юм аа. Би чи англи дээр ч 208, матц дээр ч 212 ингээд авч ирсэн. Гэхдээ босго оноо 200 шүү. Тэгвэл 100-тай багтраадад үзэх юм бол нэг юм 2-оор рефер цаацдаг ш. Тэгээ нэг хийцгүй зүгээр явж байгаа л тэгэл Японы ангид л орчихгүй да. Тийм эхний 3 сар миний голч чинь 274 байсан шүү дээ. Яг улирлын амралтын дараа голчоо бол тулгсан л да. Гэтэ яв дараа нь ингээд сурч чадаагүй нөгөөс нь надаа мөнгө өгөх болохоор би сургуулиас гарч ирсэн байхгүй юу. Үгүй хүмүүс наа ингээд сургуулсараа өгөхөр ингээд чи ухаантай байсан болохоор Bill Gates гарсан мөнгө солиор дор би зүгээр надад зүгээр fucking мөнгө өгөө би зүгээр сурмаар байсан ш. Гэхдээ тэр Японоор ингээд нэг би илүү гүнзгийрүүлж ингээд нэг хуурай ингээд сурч ирсэн. Тэгээд Ташканы шалгалт өгөхөд би очсон чинь нөө чих сургууль сурдаг юм байна. За баа гэдэг. Тэ нэр нь Японы найзлууд ер нь цаанаасаа л ингээд яаж ч байсан болохгүй гэсэн. Тэгээ би Японд хайжсан байхгүй. Гэхдээ би Японыг хайж байхдаа нэг хэсэг жоохон тийрс юм аа. Одоо яана надад ингээд нөө ирээдүй байхгүй юм байна штэ. Би одоо яг яах хэвтэй юм бэ те. Би хайрын цаг штэ би ста би бүр хайрын цагаар ингэж наалтчихлаа гэдэг чинь. Гэтэ өдрийн төгсгөл би анзаард утсан чинь тэр ингээд нөө Японыг сурж исэн experience авч ялангуяа хоороо өөрөө сурж исэн. Надад амар том чадвар өгсөн байгаа байхгүй. Бүх юм хоороо сурах. Би англи чинь 21 морныг он сурч гисэн шүү дээ. Нөө корона гарч исэн чинь нэг рок дээр ажиллаж исэн найз үдээ хашир нөө BBC-гээс нэг BBC-г шаашин CNN-ээс мэдээ орчуулж өгч байсан хөгшөө хятад 40 мянган кейс гарч ирсэн байна шүү дээ. Энэ тэр корона айлтаа болж байна. Тэгмээ би бодохгүй англи сурчих юм бол амар олон мэдээ цуглуулж чадах юм шүү дээ. You know what? Би Японы хоороо сурч ирсэн чинь англи ч гэсэн хоороо сураад амар амархан шүү дээ. Тэгээ амьдралдаа тэ англи дээр нэг ч ингэ дөрмийн ном эргүүлж үзээгүй. Тэгээ нэг ч удаа үг цаасан дээр бичиж тэмдэглэж үзээгүй, нэг сургалтын сууж үзээгүй. Тэгсэн чинь харин яг нэг 24 оны плей таймаар англи Японоор гайд хийгээл болж илээ гэж. Тэгээ Японы ч хүртэл байж лээ. Хэрэлдэж бол чадж илээ, нэрээ ичж бол чадахгүй лээ. За тэгээд тийм юм сурч байгаа. Тэгээ би тэр Японы ингээд нэг хоороо сурч байсан туршлагаараа би англиг л хоороо сурчихгүй. Тэгээл шууд акценттэй ингээд нэг Японыг би сурж байхдаас акценттэй сайжруулах 2 уур амдаач гэж гэж ингээд ярьдаг байсан байхгүй. Тэгвэл миний ингээд болцсон сайн ажиллаж байгаа штэ. Тэгвэл минийсан хажигмаа штэ. Ватакуши но намайг ард онцог домошимаса. Ваташи ва нэтрэг ингээд ярьж ингээд сурч байгаа байхгүй. Муу айл англиар ч гэсэн ингээд нэг юу гэх сурахад одоо нэг аялахын асуудал гарч ирж байгаа штэ. Англич нөө илүү амаа ингээд задлж ярьдаг. Одоо л би аялга дээр зарим нэг тал дээр ингээд struggle болгоно үнэлтэй. Гэтэ өдрийн төгсгөлөхэд би хүссэн мэдээлэл англиар олж чадна. Би өдрийн төгсгөл хүссэн үнтэй хүссэн сэдвээр англиар ярьж чадна. Би өдрийн төгсгөлөхэд ямар ч ингээд документыг англиар бичиж чаддаг л болцсон л байхгүй юм зүггүй. Японд сурсны гавьяан л англи дээр гарч байгаа. Тэгээ мэдээж англи сурсны дараа шууд software engineer болохыг сонгож байгаа байхгүй юу? Тэгэл би software engineer тэгэл ямар ч ингэ сургууль мөрлөө аваа тэгэл гэртээ сайхан дүрж байгаа л сурсан шүү дээ. Тэгс чи одоо тэгэл би хүссэн вебсайтыг хийж чадчихлаа шүү дээ. Амьдрал гоё л шүү дээ. Энэ болгоо ингээд нөгөө юу гэх анх ингээд чамд утгагүй санажсэн тэр ингээд нөгөө сонин хичээлүүд байгаа шүү дээ. Чи тэндээс ингээд нөгөө нэг юм юу чадал бол авчдаг юмыг ингээд нөгөө өөрөө өөртөө ингээд одоо өөрөмшүүлэх гэдэг чадал бол авчдаг байхгүй. Магадгүй чи өнөөдөр архитектор сурчаад ажиллаа
ажиллаагүй байлаа гэж бодъё. Гэхдээ чи дизайнер болоход чамд илүү бүтээмжтэй байна. Эсвэл чи программист болоход чиний ингээд лог чи ингээд нэг тэр өмнөх ингээд суур дээр чинь үнэлсэн байдаг шүү. Тиймээс өнөөдөр чи магадгүй дургуй хичээлээрс орж иж магадгүй. Өнөөдөр чи магадгүй дургуй сургуультай хүчээр сурсан байж магадгүй. Өнөөдөр чи дургуй ажил хийж магадгүй байх. Өнөөдөр чи магадгүй even дургуй хүнтэйгээ ч гэсэн нэг гэрт ингээд байж магадгүй. Гэхдээ энэ болгон чинь чамд ингээд нэг ийм тодорхой хэмжээний ухаан харьлаа шүү гэдэг анзаарах хэрэгтэй. Тиймээс ингээд нэг тэр дургуй гэдэг зүйлд ингээд үзэн ядахынхаа оронд би тэгвэл эндээс юуг олж авсан бэ гэдгийг ойлгочоод за тэгвэл дараачудаа би тэгвэл энийг яаж илүү сайжруулах вэ гэдгээл ярьчих юм бол амар амралцаад байхгүй юу? Сэмэс философи нийгэм түүх би энэ хичээлүүдийг би бол яг энэ хичээлүүдээр юм явах дуртай л байсан л та. Наач тэгээ боломж нь олдоогүй. Гэтэ энэ болгон маань яг үндэ одоо жишээлбэл би диплом аваагүй нонсенс ингээл болж байгааз. Гэхдээ энэ болгон маань яг үндэ миний амьдралыг ингээд нэг харах өнцгтөр амар том дэм болсон байна гэдгийг хэлээд шуурэ. Энэ бол миний 3 дахь хичээл. Номер 4 дугаар хичээл. Контрол. Балансын контрол. Би багийн угаасаа нэг ер нь лог дээр л үндэслэлд хөвтлээ л да. Ер нь жоохон нэг юм толгой амар ажилладаг. Тэгээ ер нь хурдан сэтгэхтэй жоохон муу байсан багтаа нэг амар одоо нухацтай харж ингээд нэг одоо ямар нэгэн зүйлүүдийг хийдэг ч юм уу те хөдөлгөөн амар удаа. Яг тэрнгээр л би амьдралыг төсөөлсөн ингээл юу гэх би яг өөрийнх нь ингээл юугаар ингээд явах гэдэг та. Гэхдээ нөгөө талаас штэ те контролны баланс гэж ярьсан штэ. Бид нар дандаа өөрсдийнх нь чадал дээр одоо юу гэх фокус өгдөг байхгүй. За би бусдаас илүү одоо математиктаас би бусдаас илүү ингээ бизнес хийхтэйсэн. Би бусдаас илүү чадaltaй гэдэг ч юм уу те. Гэтэ бид нар нэг зүйл дээр анзаардаг бай. Сул талаа бид нар дандаа цухтаад байхгүй. Сул талдаа шууд үзэлцэх хэрэгтэй шүү. Хүмүүс нэг чи багийн нэг юм одоо нэг амар ингээл яриа өрөөтэй хүн болгонд юу вэ хамаа өнөдрөө тэгэл ингээл ямар ч ингээ айцгүй ингээл шууд ярьчих. Үгүй би 19 онд хөөе бүр рокт ингээд юм хүнтэй ярьж чаддгүй ус бол хадагдах гэсэн үү би хүнтэй ярьж чаддгүй байсан. Тэг. Энийг сурна шүү дээ. Миний сул тал бол би хүнтэй ярьж чаддаг. Миний сул тал бол би хүнтэй ярихаар өөрх ингээд ботлоо ингээд нэг яг хийхээс амар айдаг намайг юу гэж бодох вэ гэдэг нэг юм амар айцуд амар гэдэг гэсэн үг байхгүй. Одоо л тэрийг develop хийж байгаа шүү дээ. Харин give fuck миний ингээд юу гэх намайг хүмүүс hate comment хийлнүү нүрэн дээр шууд шаана харин give fuck би зүгээр ингээд хөгжлөөр ярьж сурчиж байгаа байхгүй. Тэгээд ямар ч хүнтэй ингээд нэг яа за зүг болоод ингээд сурчиж байгаа юм аа. Гэтэ энэгээр ингээд юу гэх би зүгээр сул талаа зүгээр develop болгочихж байгаа байхгүй. Угаасаа надад анханасаа одоо өөр чадлууд нь байсан. Жишээлбэл миний хамгийн их одоо багийн байдаг гэсэн чадал нь болохоор зүгээр шартаа зав. Би ямар ч нөхцөлөд би босч чадна гэдэг нэг юм итгэл үнэмшил бол надад багасаа байсан. Гэхдээ тэр итгэвч нь үнэлж маань хайда унан заяа. Тэгээд нэг өөрийгөө ингээд нэг одоо гайхашд бистаа би хийцэн болсон юм. Энэ ч гэсэн би ингээд юу гэх өөр сурах хэрэгтэй хичээл гарч иж байгаа одоо баланс контрол шиг. Энэ би өөрийгөө ингээд тийрүүлж болох юм. Энэ би өөрийгөө илүү ухаалаг ингээд байлгаж яаж нэг жоохон өргөчтэй гэдэг ч юм уу. Магадгүй би хаяад хит хөөрчт юм л да. Хит өнгөрөөл явчихдаг байхгүй юу. Гэтэ бас тэр контрол баланс байгаа шүү дээ. Одоо нэг заа хөшин чи одоо арай хөөрөөд. Энэ магадгүй бас ихний хичээлдээ ч гэсэн адилхан. Чи арай хөөрөөд. Жоохон тайван хөшөө. Жоохон тайван. Чи арай жоохон анкул шаад энэ. Энэ болгоны л анзаараа та. 5 дахь хичээл. Магадгүй шүү дээ те. Унхаа сайхан болох нь амар чухал байгаа байхгүй. Жишээлбэл ингээд за би нэг жоохон хайда нэг жоохон ухаантай ярих гал эхлэнгүүд би нэг гинт нэг тархин дотроос нэг сонин цаг гарч ирдэг байхгүй юу. Яна пистачо одоо ухаантай яриад байдаг. Гэтэ зарим тохиол чи өөрөө тэрүүн дээр алдчихвал яах вэ? Тэгвэл би ёо алтхаас хүсэндээ айдэн. Тэ? Би бусад ярьдаг шиг амар гой шаажаад өөр амьдрал дээр тэнийг шаачлаа. Окей, cool. At least би алдаага ухамсарлах ухаантай л байна шүү дээ. Тэ? Одоо шилэл зарим нэг хүмүүс нааг нэг амар ингээл нэг ухаантай гэдэг ч юм уу эсвэл wisdomтэй
амар гой мой гэж харж л байдаг л юм шиг л хэлээ л дээ хүмүүсээ өөрсдөө бичээлээ дээ. Гэхдээ ч тэ өдрийн төсөл би хаяадаа ч гэсэн мэдрэл утаа шиг алддаг л хгүй юу. Тэ бүр хэдтаа гэж. Гэтэ нөгөө талаас ч тэ надад тэр self awareness гэдэг зүйлээ тэг би бас алтхаас айхгүй болохоор ч тэ you know what хүмүүс наа юу гэж бодноо тэг ярьсан шиг биш бэста байсан ч гэсэн ямар амт өдрийн төсөөлөхөд эдэр миний өмнөөс амьдраагүй би ч гэсэн тэдний өмнөөс амьдраагүй би өөрийнх амьдралаа өөрөө л амьдарч байгаа байхгүй юу. Тэгээ энэ дэр чичиг нөгөө тэгвэл сонсохоос хайхыг хайчихгүй гэдэг ч гэлээ. Тэгэд 6 дахь кейс. Хүнд өгд сурах. Хариу нөхлөхгүйгээр. Энэ миний амьдралдаа магадаа хамгийн их золиостой ингээд нөгөө нэг сурсан хичээл баха. Би дандаа хариу нэгдэг байсан. Хуучин үргэлжлүүдээ харангуйтал ингээд нэг юм аим кэрлэл халамжлал ингээд дандаа нэг хариу нэхэдсэн байхгүй. Эсвэл би ингээд нөгөө нэг юм дандаа нэг юм expectтэй ингээд нэг яваадсан байгаа байхгүй. Одоо орол би угаасаа ингээд нөгөө юу өгмөр энэ заяа. Тийм би хариу нэхлэхөөр өгмөр байна гэжсэн. Найз өнөөдөр ингээд үнхээр гоё ингээд нэг мөдөөл яа хөгшөө мэж хоол даамаар байна. Хоолн даамаар байна. Юу юм би румаар байна гэл. Энэ нэг юу гэвэл хариу нөхлөхөөр өгч сурчаа. Дараа нь ямар ч expect авахгүй би зүгээр л өгмөр гэсэн. Тэгээ болоо. Энэний хамгийн том логик нь ингэж гарч ичаа. Би бусдад хариу нөхлөхөөр өгч чадчаа. Цагт бас ингээд нэг юу гэх бусдад хүмүүс тэр хил хязгаараа бас амар тавьж чадчих байгаа байхгүй. Хэрвээ чи штэ constantly намаа ингээд юу гэх одоо алаад стресс түлээд, нервтүүлээд миний энерги drain ингээ болгож байгаа ч штэ би ингээд бас үгүй хэлж чаддаг штэ гэдэг нэг юм сони чадaltaй болсон байгаа байхгүй юу. Энэ яг үндэ харилцааг л ухаалаг болоход үнэхээр ингээ нэг тусалж байна. Хинэнгүүрэл нөгөө нэгэл ингээл нэг одоо чи үргэлж ийм левелтэй байх хэрэгтэй гэсэн нэг юм одоо нэг стандарт ерөөсөө тавиаг байхгүй юу. Зүгээр л би хариу нөхлөхөөр өгч чадчихаа болохоор бас өөрөөсөө бас хариу нөхлөхөөр хүнд үгүй гэж хэл сурсан болохгүй юу. Дараа чи хамгийн том wisdom. Би хизээж өөрийгөө зятахгүй. Гэтэ би бол өөрийгөө амар үзий яддаг байсан шүү дээ. Өглөө усан царайгаа арна. Чи яах чи марчаагүй байдэ. Ийм марчааг амьдрал чи юм уу амар арчаа. Яаж яах би өөр амар заваа өгтөө байхгүй юу? Тийм. Миний чин заваа өгч бас нэг надаасаа харилцаад алсан хүмүүс амар мэдэх өхөө биш. Би өөртөө бүр амар fucking заваа өгтөө шүү дээ. Тэр завааг нь өөртөө заваа өгтэй ханддаг бас бусдад бас яг тэгж ханддаг байсан илэрлэг байгаа байхгүй юу? Гэтэ би бас яа хөшөө яхтай тэгэл өөртөө яриад сурч байгаа хөшөө яхтай хаалтаа л ийц. Гэтэ өөрийгөө зяадад явах тий. Өөрийгөө одоо ингээд доошлуулад яах юм зүгээр л чиё. Болно шүү дээ хөшөө. Мань андаа ингээд нэг юу гин чамаас хизээч ингээд нэг холтохгүй. Мань өдрийн төсгөлөд үргэлж ингээд нэг чамаа ингээд нэг хайрлах болно. Яг өөртөө ингээд нэг хайр сурсан үзий ятах байх. Тэ? Дараа нь хамгийн ингээд нэг хийсэн. Өөртөө ингээд харилцаал гадагшаа ингээд балансаа ингээд бүх юмудаа төлөвлөд байна да. Тэнгүүд нөөрөг бостой харьцуулгаа болчт юм ааш. Чи өөрийгөө байгаар ингээд мэдэрч байгаа байгаар нь ингээд харилж чадж цагт өөрийгөө хизээч бостой харьцуулдаг. Вау, энэ ихтэй ямар амар ингээд гоё бизнестэй би ч гэсэн юмргүй болно. Вау, энэ үгүй ингээд болмаар байна. Йоо, би ихтэй энэ ингээд би чадахгүй хаа гэдэг чинь яг одоо тийм байхгүй биш. Би өөрийгөө бостой харьцуулдаг. Би зүгээр л амьдарч ийн гэж. Би өглөө босч байна гэж. Татран дэлж байна гэж амьдрал гоё яаш тийш. Би одоо тэгэл одоо Instagram ингээл нээгээл те ингээл амар ингээл юу гин өдөр болго аялал амар гоё ингээл нэг expensive shit. I don't give a fuck. Тэр хүмүүс өөрсдийнхөө ингээд нэг амьдралаар амьдарч би ч гэсэн өөрийнхөө амьдралаар амьдарч байна. Яасан гэж би одоо ингээд энийг харьцуулах хэвээр тийм үсттэй. Эсвэргээрээ өөрийнх нь бүтээсэн зүйлээ дараа нь ингээд харах шиг гоё юм байдаг байхгүй. Бас ингээд юу гэх сая бол яг яалч төрсөн өдөр бол үнэхээр үзэсгэлэнтэй байлаа.
Яа, миний бүтээсэн зүйл бол нэг жижигхэн компани ч гэсэн яаж л гоё нэг ингээд нэг хэрэлдэг. За. Камерны цэнэгч дуусчих шиг байна. Ямар ч лсэн хамгийн сүүлийн ингээд нэг хэсэг хэлэхэд өөрхөн бүтээсэн зүйлээ харахад л амар гоё байт юм байна. Яа, миний компани жижиг. Гэтэ манай хамт ажилладаг хүмүүс амар гоё моралтай, ухаалаг, kind, appreciate guys. Найзуудыг хар. Яалч ихтэй амар гоё найзуудтай болсон байна. Энэ хоочны найзууч төр, одоо найзлаа найзууч төр ярин гоё ингээд нэг найзууд. Би гэр бүлээ харлаа. Сайтай монтой бүгднийг харлаа. Яа, appreciate. Үнэхээр ингээд нэг сайхан байлаа. Та бүхэн байгуул би өнөөдөр яа зогсож авах болох гэсэн юм шүү дээ. Та бүхэнд үнэхээр их талархаж байна. Өдрийн төгсгөл гэж штэ те энэ төрс өдөр надад хамгийн том энерги өгсөн. Ирээдүйдээ итгэх итгэл. Би ирээдүг хизээ хаана ямар үйл явдал болохыг мэдэхгүй байна. Гэтэ би өнөөдөр амьдрч чадчихжээ. Өнөөдөр надад хичүүч байна. Би ирээдүгөө өөрийнхөө гартаа атгах чадхаа мэдчихэв. Өнөөдөр үнэхээр ирээдүйдээ итгэх итгэлээ би энэ төрс өдрөөр олж авсан. Би fucking 120 наслах хаа. Гэхдээ бүр энэ хорогч би бүр гоё тоолох хаа. Тэ би угаасаа ингээд нэг төрс өдөр үзээдэг шалтгаан би энэ хороод ямар ацаа хэ мэдэхгүй байсан шүү дээ. Одоо би болохоор төрс өдөртэй хайртаас яагаад би ямар ацаа хийхээ мэддэг болцсон. Би fucking 120 наслах би бүр ихтэй бүр амар гоё амьдралыг бүтээх хаа. Амар сайн татвар төлөгч болно. Монголын хамгийн өндөр татвар төлөгчийн нэг болно. Тэгээд ямар ч лсэн хөгшрөнгүүд нэг юм дүнзэн байшинтай тэгээд нэг вискиний цуглуулгын өрөөтэй бацаа нар ирэнгүүтээ өнгөрдөг хүүн залуудаа. Яа би ирээдүг ихтэй бүр амар гоё бүтээж чадхаа мэдэж байна. No more fucking what. Тийм болохоор би төрс өдөртэй хайртай боллоо. Төрсөндөө ч юу хайртай байна. За одоо яах вэ гэж гид амар emotional шааж юм шиг. За тэгээд дараагийн бичлэг уулзъя. За homies. Bye. Stay care.